Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бага ангийн багш Аз Заяа байна. Сонирхолтой математик буландаа тавтай морилно. Өнөөдөр бүгдээрээ зөрүү тооцох бодлого буюу хөл толгойн бодлогыг бодож сурах болно. Хашаанд дахиа ба туулай байв. Тэдгээрийн толгой нь 8, хөл нь 26 бол хэдэн дахиа хэдэн туулай байсан бэ? Туулай 4 хөлтэй, дахиа 2 хөлтэй. Туулайг 4 хөл дээрээ биш 2 хөл дээрээ газар зогсож байгаа гэж төсөөлье. Тэгвэл 8 амтны хэдэн хөл газарт байгаа вэ? Газарт байгаа хөлийн тоо болохдоо 8-ыг 2-т үржүүлэх нэ. 8 амтны 16 хөл газарт байгаа. Тэгвэл хэдэн хөл агаарт байгаа вэ? Үүнийг олохдоо нийт хөлийн тооноос газарт байгаа хөлийн тоог хасах нэ. Хэдэн туулай байгааг олохын тулд эхлээд бүгдээрээ нэг туулайн хэдэн хөл агаарт байгаа вэ гэдгийг олно. Ингэхдээ туулайны 4 хөлнөөс газарт байгаа 2 хөлийг хасч өгөх нэ. Нэг туулайн 2 хөл агаарт байгаа гэж үзээд агаарт байгаа 10 хөлөө 2 хуваахад 5 туулай гарсан байна. Одоо хэдэн дахиа байсан бэ гэдгийг олохдоо нийт амтнаасаа туулайн тоог хасч өгөх нэ. 8-аас 5-ыг хасахад 3. 3 дахиа байсан байна. Туулай 4 хөлтэй. Туулайны 4 хөлийг 5 туулайндаа үржихэд 20 хөл гарсан байна. Дахиа 2 хөлтэй. Дахианы 2 хөлийг 3 дахиандаа үржихэд 6 хөл гарлаа. 20 хөл дээр 6 хөлийг нэмэхэд нийт хөлийн тоо буюу 26 маань гарсан байна. 5 туулайн дээр 3 дахиаг нэмэхэд 8 амтан маань гарлаа. Бодлогоо амжилттай зөв бодож чадсан байна. Сурсан аргаа ашиглаад энэхүү бодлогыг биедан бодоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.